Их Британий хэмсэг хатан хаан Викториягийн эрен үе. Түүний тансаг Бакингемийн ордноос хэдхэн километрийн зайд байх Whitechapel дүүрэгт цуврал аллаг гарлаа. Энэ бол 1888 оны намруулсан тухайн үеийн дэлхийн хамгийн хүчрэг гүрнүүдийн нэгт зүй ёсоор бичигдсэн Их Британий вант улсын зүрх нийслэл Лондон хотод улсан аимшигт гэмт хэрэг. Ганагийн сүгт давтай морил. Ажил дөржилт шинжлэх ухааны дэвшил эхэлсэн 19-р зууны дунд үест Британий томоохон хотууд Ирландын цагаачид хаант Орос улсаас дөрвсөн еврейчүүд болон Польшуудаар дүүрч хүн амын хэд нэгтралтай болжээ. Лондоны нэрийн хуудас Биг Бен самхагаас зүүн хойд зүгт байх Whitechapel дүүрэгт тухайн үед 80,000 гаруй хүмүүс аж төрж амьдран сууж Лондоны хамгийн ачаалтай дүүрэг болсон байна. Ажилгүйдлээс үүдсэн ядуурл, гуйланчлал дээдсэгтийг хүрч орон байр хүрэлцээгүй улмаас орон гэргүй гудамжинд амьдрахстын тоо эрс ихссэн юм. 1890-ад он гэхэд Лондоны зүүн хойд дүүргүүдэд төрсэн хүүхдүүдийн 55% нь 5 нас хүрэлгүй өвчин эмгээд золгүй явдал зэрэг шалтгаануудын улмаас энддэг байсан нь сонсоход гонигтайч түүхэн баримт болон үлджээ. Эдийн засаг муу хүн амын хэд төвлөрөлтэй тухайн дүүрэгт архиталт, янхандалт, дээрэм тонвол аллаг хэвийн үзэгдэл болж гудмуудаар нь цаг данарч ганцаараа алхахаас зайлсхийдэг болсон байсан гэдэг. Жишээ татахад 1888 оны 10 дугаар сард Скотланд Ярд цагдаагийн газраас хийсэн тооллогын дунд зөвхөн Whitechapel дүүрэгт 62 янхны газартай тэдгээрт нь 1200 гаруй эмэгтэйчүүд ажилладаг хэмээн бүртгүүлсэн байна. 233 нийтийн байранд 8500 орчим хүн хоног төөрүүлж зарим нь хэзэн дээр үлгэгдэн унтдаг байсан гэсэн баримт үлджээ. Сонирхолтой хэзэн дээр үлгүүлэн унтдаг гэдэг нь энэ зурагт харж байгаачлан босоогоороо нойр авахд зориулж үүссэн бөгөөд үүнээс hangover хэмээх үг үүсчээ. Та яг одоо Ганагийн сүгттэй хамт байна. Лондон хотын зүүн хойд дүүргүүдэд хүн амны хэргийн тоо гарч тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалan хичнээн нэг алуурчны гарт үргэлжсэн нь тодорхойгүй үлдсэн байна. 1888 оны 4-р сараас 1891 оны 2-р сар хүртэл Лондоны тэр хэсэгт нийтдээ 11 эмэгтэй бусдын гарт амиа олсон 5 баримт бий. Эдгээрээс 5 эмэгтэй нь ижил төстэй шарах арга барилаар алуулсан байдгийг Скотланд Ярд цагдаагийн газраас Whitechapel-ийн алгууд хэмээн хавтас дээрг үүсгэн шалгаж байсан түүхтэй. Морин дэргэний хөдөж Чарльз Кросс ажилласаа бууж яваад Whitechapel-ийн Багсроо буюу одоогийн Дорвард гудамжинд байх жүжээний үдэнд нэгэн эмэгтэй хөсөр хэвтгийг болжээ. Эхлээд Чарльз Кросс түүнийг согтуу тасарчихсан байна гэж бодоод холдуулахаар завдтал хэдийн өхөж цогцсон хөрж эхэлж байсан байна. Шүүх эмнэлгийнхний тогтоосноор алуурчин тэр эмэгтийн хоолойг хурц эртэй зүйлээр 2 удаа зүсч хэвлийн орчимд мэсээр 3-4 удаа булж гүн шарх үлдээсэн байж хохирогч нь Мэри Энн Николс хэмээх 45 настай эмэгтэй байсныг тогтоолоо. Олон нийтийг цочроосон аимшигт аллагын тухай Лондон даяар Британи даяар шуугаад 7 хоног байтал өнөөхөл Whitechapel дүүргийн хам бюрийн гудамжинд 2 дахь золгүй эмэгтэй цогцос олджээ. 47 настай Энни Чепмен хэмээх бүс хүн цогцос. Гэрчийн мэдүүлгээр тэрээр үүрийн 5 цаг 30 минутанд урт харангийн хөрөмтэй гадаад байж болох үе зэрэгтэйтэй яг тэр хам бюрийн гудамжинд ярилцаа зогсож байсан гэх. Харин үүнээс 30 орчим минутын дараа түүний цогцсыг олсон юм. Гурав болон 4 дахь аллага 9-р сарын 30-нд болжээ. 44 настай Элизабет Страйд энэ удаад хохирогч болсон байна. Цогцыг нь шөнийн 1 цагийн үед олжээ. Гудамжны мухарт нэгэн хар зүйл ухыг гэрч хараад муур нохой гэхэд том хэмжээтэй байсан учраас очиж шалгахтал бас нэгэн хөөрхөн эмэгтэй зэрлэгээр алуулсан байж. Гэтэл үүнээс 40 орчим минутын дараа тэр шөнийн 2 дахь хохирогч эмэгтэй 46 настай Катрин Эдовисын зэрэмдэглэгдсэн цогцыг эргүүлийн цагдаа Майтер далбан орчмоос оллоо. Эдвард Воткинс хэмээх тэрхүү цагдаа яг цаг 30 минутын өмнө тэр газраар явхад ямар нэгэн зүйл ажиглагдаагүй гэж тайландаа бичсэн байна.
1888 оны 10 дугаар сард 50 жилээ түгшүүртэй өнгөрлөө. Энэ хугацаанд өмнөх 4 хэрэгтэй холбоотой гих ганц чаллаг гараагүй боловч алуурчны бичсэн гих загтлууд олон нийтэд ил улсаар байсан юм. Ингээд 11-р сар боллоо. Цуврал аллагын хохирогчдоос хамгийн залуу нь болох Мэри Жейн Келли 25 настай мөн л биеийн үнэлэгч байсан гэдэг юм. Тэрээр гэртээ алуулсан. Мэри Жейн Келлигийн дээд давхарт амьдардаг бүсгүй Элизабет Пратерийн нүүрэнд нэг зүйл хүрэх шиг болоход тэр сэржээ. Мууран толгой дээгүүр нэргэлд эцрээгээд нойрыг нь хулж чадсан байна. Төд удалгүй шөнийн 3-4 цагийн үед Элизабет Пратер бүсгүйд хаанаас ч юм алуурчин хэмээн урилга эмэгтэй дуу сонсогджээ. Энэ чимээг тэр байшинд суудаг өөр нэгэн бүсгүй Сара Льюис бас сонссон гэдэг юм. Хоёрын хоёр гэрч хэн нэгний аврал эрен дуутахыг сонссоор байж ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүйгээр үл барам бүр төвөгшөх маягтай байснаа дараа нь цагдаагийнх нь мэдүүлсэн гэдэг юм. Учир нь гэвэл Whitechapel дүүрэгт ингэж алуурчин хэмээн урилга нь бараг л байнгын зүйл болчихсон үе байж л дээ. Ингээд өглөө боллоо. 10 цаг үед байрны эзэнэр түрээсээ мөнгө авчруулахаар тусалгаа Мэри Жейн Келли рүү явуулсан байна. Бүсгүй байрны түрээсээ төлөлгүй 6-7 хоног болчихсон байж. Байрны эзэний туслах залуу Мэри Жейн Келлигийн хаалгыг төгшөхөд хинч хариулсангүй. Цоочны нүхээр нь харахад дотор хинч байсангүй гин. Тэгэхээр нь бүсгүйг нуугдаж байна гэд цонхоор навраад ортол. Мэри Жейн Келли бүсгүйн аимшигтай зэрэмдэглэгдсэн цогцыг тэнхүү олсон юм. Скотланд Ярд цагдаагийн газрынхан мөрдөгч Фредерик Аберлайн хэргийн газарт үд дундад очижээ. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Эни Чепманы аллагаас хойш хэдэн 7 хоног айдсыг чимээгүй мэдрүүлж хэл зурггүй байсан алуурчин Лондонны мэдээний төв агентлагт хаяглаж 9-р сарын 27-нд захидал ирүүлжээ. Захидлыг улаан бихээр бичсэн байна. Эрхэм дарга, цагдаа нар намайг баривчлах тунд өгсөн гэлцгийг сонслоо. Мөрдлөг зөв замдаа орж байна гэхийг сонсоод хүүхний эдгэрв. Намайг арьсан эдэллийн худалдаачин гэдэг таамаглал чинь ортойч байж болох юм. Би зорьсон хэрэгэ бүтээдэл янхнуудыг алхаж зогсоохгүй. Сүүлд их том ажил бүтээлээ. Тэр хадагтайд орилгоч зовдлог өггүй. Дараагийн ажлаа би хэдийн төлөвлөж гисэн байгаа. Тэр хөөрхий хадагтай жихийг огтлоод цагдаа нар руу явуулбал их л баярлага байх гэж бодно. Хэвлэлийнхэн энэхүү загтлыг ихэндээ хэн нэгэн дөрсгүй этгээдийн тохуургал гэж үзэж байсан хэдий ч 9-р сарын 30-нд ээлжид тохирогч Кэтрин Эдовсийн чихгүй цогцос олджээ. Үүний дараа сонины газрууд энэхүү загтлыг хэвлэж олон нийт улам айдаст автах болсон юм. Энэ загтлын дараа алуурчны бичсэн гих 3 ч загтал олон нийтэд хүрсэн боловч эхний 2 загтлын бичгийн хэвээс зөрж байсан гин. Цуутай, цуурхалтай Лондоны сонинууд энэ сэдвийг тойроогүй нь ойлгомжтой. Сонныхан алуурчинд хүлэгч Джек буюу Джек Риппер, Whitechapel-ийн алуурчин, савхин хормогчтой алуурчин зэрэг нэр хоч өгч олон далдрашхад нь том хувь нэмэр оруулсан. 19-р зууны түүхэнд сонины хамгийн өндөр борлуулалттай жил 1888 он болсон гин. Жишээ нь Лондоны Стар сонин 1888 оны намар өдөрт 300 мянган хувь сонин борлуулсан баримт бий. Сэтгүүл зүүн, ёс суртахуун, ёс зүүн хим хэмжээ голдоролтой хараахан орж амжаагүй байсан 1888 онд сонинууд аллагын аимшиг деталуудыг тэр чигээр нь бичиж зарим нь нэмж хажирлан давсалгаач мартсангүй. Улмаар Англи улс тэр чигээрээ алуурчнаас айж цагдаагийнхан арай хин хэргийн мөрөөр орлоо гэж бодтол Джек Риппер мөрөө буруулж хад байлаа. Хэргийг илрүүлэхээр томилогдсон Аберлайны багийн мөрдөгчдийн нэг Роберт Андерсон, шүүхэмлэгийн ерөнхий эмч Томас Бондыг алуурчны мэс заслын ур чадвар, хүний анатомийн мэдлэгийн талаар саналаа хэлхийг хүссэн байна. Бонд эмч 5 хохирогчдоос хамгийн их зэрэмдэглүүлсэн Мэри Жейн Келлийн цогцонд өөрийн биеэр үзлэг хийж, бусдынхын тайланг няхуур шалгасны дараа ийхүү тайлбар өгсөн юм. Энэ 5 аллага бүгд нэг хүний үйлдсэн хэрэг гэдгэн дамжиггүй. Эхний дөрөвт нь хоолойг нь зүүнээс баруун тийш зүссэн харагдаж байгаа бол сүүлийн тохиолдолд цогцыг хэтэрхий их зэрэмдэглэснээс олж үхлийн шалтгаан болсон зүсэлтийг ямар чиглэлд хийснийг хэлэх боломжгүй. Гэвч хэргийн газрын хананд тодруулбал хохирогчийн толгойн талын хананд цус ойр ойрхон зайтай цацагдсан байна. Хэргийн газараас ирүүлсэн тайлан судлахад эмэгтэйчүүд алуулах үедээ бүгд газарт хэвтэж байсан, бүх тохиолдолд хоолойг нь хэрчнээс үүдэж амиа алдсан гэж дүгнэх боломжтой байна.
Бондим жалуурч нь ямар ч төрлийн шинжлэх ухаан анатоми мэдлэгтэй тэр байтугай мал нядлагч гэсэн санааг эрс эсэргүүцэж байв. Түүний бодлоор алуурч нь бэлгийн болон аллагын донтой хохирогчо зэрэмдэглэх шин чанар нь сатириазын нэг хэлбэр хэмээн тамгалсан байдаг юм. Мөн хүн амны хэргийн сэтэл нь өшөө авалт эсвэл сэтгэлийн дарамтаас үүдсэн. Эсвэл шашны хит үзлийн анхны шинж тэмдэг байж болзошгүй. Гэхдээ эдгээр таамаглалуудын хам шинж буюу аль аль нь байж магадгүй гэж би бодож байна хэмээн хэлжээ. Түүнчлэн алуурчин этгэд нь хохирогчдтой бэлгийн харьцаанд орсон гэсэн нотлохоо байхгүйж аимшигтай зэрэмдэглэгдсэн нь халдлагаас бэлгийн таашаал авдаг байсан гаж тонтон болохыг харуулж байна гэж зарим мэргэжилтнүүд үзэж байлаа. Өнөө үед Whitechapel-ийн алуурчныг ДНХ-гийн шинжилгээгээр тогтоохоор оролцсон хэд хэдэн тохиолдол бий. Хохирогч Кэтрин Эдовисын оролтноос ДНХ-гийн шинжилгээ авч алуурчныг тогтоолоо гэж зарласан ч хөдөлшгүй баримт биш гэж үзээд байгаа юм. Дэлхийн 2 дугаар дайны үед буюу 1940 онд Лондоны цагдаагийн газар Скотланд Ярд нацистуудын бөмбөгдөлтөнд өртөж Викторийн үеийн хавтас тэргүүд тэр дундаа Whitechapel-ийн алгын хагдаагүй хэвээр үлдсэн хавтас тэргийн материалуудын дийлэх нь устснаар тухайн үеийн мөрдлөгийн нарийн ширийн баримт түүхээс ором өргөө алгуулсан гэж үзэж болох юм. Гэхдээ Англи улсын цагдаагийн ерөнхий газарт үлдсэн баримтуудыг энд өгүүлж байгааг дурдах нь зүйтэй. Ингээд дахин түүх рүү урагшилцгаая. Мөрдлөгийн ихэнх үед байцаагч Эдмунд Рейдер ахлуулсан Whitechapel дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлцийнхэн хэргийг хариуцж байсан бол дараа нь Скотланд Ярдаас мөрдөгч Фредерик Аберлайнер ахлуулсан туршлагатай мөрдөгчдийн багийг энэ хэргийг хариуцуулахаар явуулжээ. Мэдээж тэдгэр мөрдөгчдийн удирдлагад ор олон арван цагдаа ажиллаж томоохон баг бүрдсэн юм. Хохирогчдын амь насанд хүрсэн шархыг шүүх эмнэлгийнхэн шинжилж үзээд мэрэгжлийн түвшинд үйлцэн хэмэх дүгнэлтэнд хүрчээ. Ингээд Аберлайн тэргүүтээ мөрдөгчд бойны газруудын мал нядлагч нар эмч нарыг сэжиглэж эхэлсэн байна. Тэд Whitechapel-ийн бүх айлуудаар орж мэдээлэл цуглуулж хэргийг нухацтай судаллаа. Үүний дүнд сэжигтэй 2000 гаруй хүнээс тодорхойлол авч түүнээс 300 гаруй хүнийг шалгажээ. Мөрдлөгийн хүрээ хомигдсаар 80 хүнийг саатуулан байцаасан түүх бий. Жишээ нь байцаагч Соунсон хэмээх эрхмийн Британийн дотоод хэргийн яамд ирүүлсэн тайланд бойны газруудаар орж Whitechapel дүүргэх нийт 76 мал нядлагч нараас тодорхойлол авсан. Мөн тэдгээр бойны газруудаас өмнөх 6 хүртэлх сарын хугацаанд ажиллаж байсан бүх хүмүүсийн тухай мэдээлэл авч хэрэг бүртгэлд хавсаргав гэжээ. 3-4 дахь аллагын дараа 10 дугаар сард алуурчныг баривчлахад үнэтэй мэдээлэл өгсөн хүнийг 500 фунт стерлингээр шагнана гэж Лондоны цагдаагийн комиссар Сэр Джеймс Фрейзер зарлав. Джек Рипер хэмээх алуурчин чухам хэн байсан бэ гэдг нь туйлын маргаантай. Он жилүүд үлрэн одож тэртех 1888 оноос холдсоор байгаа өнөө үед Whitechapel-ийн аллагын буруутан этгээдийг эзэслэн тогтоож хэргийг мухарлан хаах боломж улам хомс болсоор байна. Ерөнхийдөө Джек Рипер бол зүүн Европын цагаач, анатомийн болон мэс заслын мэдлэгтэй нэгэн байж болно гэж олон хүмүүс боддог. Юутаач сэжигтэн тооцогдож байсан алдартай хүмүүсийг та бүхэн танилцуулъя. Зохиолч Льюис Кэрролл 1889 онд хэвлүүлсэн Алиса гайхамшигын орон зохиолоор алдартай түүнийг Whitechapel-ийн зураг аллагын сэжигтэн хэмээх онолыг Ричард Уоллес хэмээхээр 1996 онд гаргасан Джек Рипер сайн санаат найз номондоо бичсэн байна. Чухам юу гэсэн бэ гэхээр алдар зохиолч 12 настайд гудамжны залуус зодуулснаас болж сэтгцэд нь өөрчлөлт гарan хэн нэгнээс ус авах талаар байнга төлөвлөж явдаг болсон гин. Түүнчлэн Алиса гайхамшигын оронд зохиолдоо Whitechapel-ийн зураг аллагуудынхаа нэрийн ширээнийг анаграмд оруулж бичсэн тэр бүхэл Льюис Кэрролл зохиолч өдрийн тэмдэглэлээ улаан өнгийн бэхээр хөдөлдөг байсан гэж Ричард Уоллес баталж байв. Гэхдээ түүний энэ саналыг батлах баримт хангалттай байгаагүй юм. Кларенс болон Авандейлын гүн ханхүү Альберт Виктор. Виктория хатан хааны аж хүү түүнийг цууталлагуудаас 80 гаруй жилийн дараа анх сэжиглсэн юм. Юу гэвэл ханхүү Альберт Виктор тэмбүү өвчнөөс үүдэлтэй сэтгцийн өөрчлөлтөөс үүдэн дооцын дааны бүсгүүчүүдийг хороож зугаагаа гаргадаг байсан гэжээ. Үүнийг мөн л баталж чадаагүй.
ирээд олддоггүй алуурчин гэж байх юм. Тухайн 1888 онд мөрдөгч Аберлайны сэжиглж байсан этгээдүүд нь бүгд доод зиндааны цагаач хүмүүс байжээ. Ливерпулийн сургуулийн эрдэмтэд Джек Рипперийг хэн болохыг тогтоосон гэж хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан юм. Пол шаргалтай үсчин Арен Косминский гэдэг хүн байж гэж Daily Mail сүнэнд тэд ярьсан байдаг юм. Гэмт хэрэгтний нэрийг тодруулахад хохирогч Кэтрин Эдовисын оролт тус улсан гин. Учир нь тэрхүү оролтон дээр үлдсэн Денхэгийн улмрыг мөшгөхөд Арен Косминскийн Денхэтэй таарч байсан гин. Бас нэгэн сэжигтэн бол Пол шаргалтай Северин Клосовский. 1887 онд Лондонд сууршихаас өмнө Варшавт нэгэн эмнэлэгт зөвлөгч эсвэл эмчийн туслах хийдэг ажилтай нэгэн байжээ. Тэрээр Их Британь цагаачлахдаа Жорж Чепмен хэмээх нэртэй болсон байна. Тухайн цаг үеийн цагаач олны жишгийн дагуу зүүн Лондонд тодорхойлбол өнөөх Whitechapel дүүрэгт сууршиж үсчний ажил хийдэг байсан гин. Тэгээд 1891 оны хавар Америк нэгдсэн улс руу цагаачилж Нью-Жерсид хэсэг амьдраад Лондонд эргэж очижээ. Ярины далимд хэлэхэд 1891 онд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод Керри Браун хэмээх 57 настай биеийн үнэлэгч алуулсан байдалтай олдсон байдаг юм. Шүүх эмнэлгийнхний дүгнэлтээс харахад Лондоны зүүн хэсэгт гарсан Джек Рипперийн цуврал алгуутай ижил төстэй шарх олдсон гин. 1888 оны 11-р сараас хойш Лондонд Джек Рипперийн байж болох үе заллаг гараагүй учраа нь сэжигтэн Жорж Чепмен Америк руу очсноос болсон гэх хүмүүсч бий. Жорж Чепменийг 1902 онд 3 эхнэрээ хордуулж алсан хэрэгтээ татан Скотланд Ярдын мөрдөгч Жорж Годли баривчилсан юм. Фредерик Аберлайн Жорж Годлид "Чи Джек Рипперийг маань барьчихжээ" хэмээн хэлсэн гэх аман яриа бий. Мөн Джек Рипперийн цуврал таван аллагын сүүлийн хохирогч Мэри Джейн Келлитэй хамгийн сүүлд байж харагдсан хүний дүр төрхтэй Жорж Чепмен тохирч байсан гэдэг юм. Гэхдээ бас дахиад л гэхдээ шүү. Түүнийг мөнгө их хөдөлшгүй баримт байгаагүй учраас Жорж Чепменийг Джек Риппер байсан гэж батлах тун хэцүү болсон юм. Александр Педаченко. Энэ нэрийг анх Францын сэтгүүлч Вильям Леку 1923 онд хэвлүүлсэн "Хаад одууд гэмт этгээдүүдийн тухай миний мэдэх зүйлс" номондоо дурджээ. Оросын хааны ордны цуутай залтан шидтэн Григорий Распутины тэмдэглэлээс Александр Педаченко хэмээх хагас солиотой тагнуулч эмч байсан ба Скотланд Ярд цагдаагийн газрын нэр хүндийг унах зорилгоор Лондонд ажиллагаа явуулсан гэж Вильям Леку уншсан гэж баталж байв. Гэсэн хэдий ч Александр Педаченко гэж хүн үнэхээр байсан эсэх нь эргэлзээтэй баталгааж байхгүй байдаг юм. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Цаг хугацаа өнгөрөх тусам түүх баримтууд бүдгэрч домог үлгэр тодорсоор л байна. Цагдаагийн бүхэл бүтэн баг тухайн үедээ Джек Рипперийг илрүүлэхээр ажиллаж байсан ч яагаад хэн гэдгийг нь өнөө хүртэл эцэслэн тогтоож чадаагүй байгаа вэ гэдэг хариугүй асуултыг үе үеийн хүмүүс өөр өөрсдийнхөө тайлбарласаар л байна. Тухайн үеийн Лондон хот эзэнт гүрний нийслэл байсан хэдий ч Хатан хаан Викториягийн ордноос хэдхэн километрийн цаана ажилгүйдэл архиталт газар авч гэмт хэрэг ноёлож байлаа. Дээрээс нь тухайн үеийн цагдаагийнхны туршлага, цаг үеийн нөхцөл байдал гэмт хэрэгтнийг оргон зайлахад, мөрөв буруулахад асар их нөлөөлж байсан гэдэг юм. Жишээ нь гудамжинд шүн аллаг гарсан байлаа гэхэд өглөө болохоос өмнө цагдаагийнхан цогцыг моргт хийгээд хэргийн газрыг цэвэрлүүлчихсэн байдаг байсан гэлцэн. Учир нь юу гэвээс олон нийтийг айдас давтуулахгүй, элдв цуурхал тараахгүй тулд ийхүү алуурчны уул мөрийг цагдаа нар өөрсдөө арилгадаг байсан л гин. Миний бодлоор ядуурл боловсролын дутагдал, архиталт гихчлэн олон шалтгаанаас үүдэн хүний сэтгцэд өөрчлөлт ордог баг. Нийтийн ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээ, боловсрал гэдэг зүйл өөрөө нийгмийг ямар байхыг тэр чигт нь чиглүүлж байдаг үзээ. Нийтлэл болон контентыг бэлтгэсэн Ганагийн суваг, хянан тохиолдуулсан цогцлон.